Hi, өнөөдөр та нартай Lancelot, Carrie, Angela нарт цуврал болон гарсан Гишийн Дэнсэцүү скиний ардах түүхийг сонирхуулахаар бэлдлээ. Эдгээр скиний түүхийг мэдхийн тулд бид эхлээд Francoгийн King of Hell, Derotын Naraka Flame, тэгээд бас Lennoxийн Divine Goddess гэх скинүүдийн талаар мэдэх шаардлагатай. Учир нь энэ 6 нь хоорондоо хамааралтай дөрүүд ба үйл явдал нь нэг ертөнцид болдог. За тэгэхээр энэхүү бичлэгээ би 2 парт болгон оруулах болохоор та бүгд лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Ингэснээр миний дараагийн бичлэг ороход цаг алдалгүй үзэх боломжтой. Одоо харин түүх рүүгээ орцгоё. Francoгийн King of Hell. Franco нь Hokkaido мужийн Daimyo буюу эзэн байсан бөгөөд Sengokuгийн 90 үед амьдарч байсан нэртэй дайчин байжээ. Тэрээр олон тулаанд ялалт байгуулж улс орноо нэгтгэх зорилготой байлаа. Сүүлд тэрээр айрамтайгаа Гүрэнжи сүмд байрлаж холбоотнууд эрхийг хүлээж байсан ч хамгийн чухал шин түүний ихтгэл дагагчид болон холбоотнууд нь урван бүх айрам нь устгагдсан байна. Гагцхүү Derot хэмээх залуу цэрэг нь Francoг аварч өөрийн амийг золиослжээ. Гэсэн хэдий ч Franco тэр шөнө амьд үлдэж чадлагүй Yomигийн ертөнц буюу Үхэгсдийн ертөнцөд очжээ. Тэнд тэрээр Тамийн хаан Shura Gashadakuraтай тулдан түүнийг ялж мөн хүчийг нь авчээ. Francoгийн энэ их уур хилэн амбиц нь Izanami бурхны анхаарлыг татан тэрээр Francoд дахин амьдруулж амьд дэлхийд буцаж очих боломжийг олгожээ. Харин энэ удаа тэрээр Тамийн шинэ хаан болон буцлаа. Одоо түүний зорилго бол Mandala тойргийг устгаж амьд ба Үхэгсдийн ертөнцийг нэгтгэх. Одоо харин бүгдээрээ Derotын Naraka Flame skin руу орцгоё. Derot бол язгууртан самураин гэр бүлд төрсэн хүү ба 13 наснда Hokkaidoд ирж Francoд дагаар оржээ. Дараахан хэдий ч авьяастай хүү байсан тул Franco түүнийг үнэлж Гүрэн Чакрам хэмээх тусгай зэвсгийг өгсөн байна. Тэрээр олон тулаанд Francoг даган тулалдсан ба эцэст нь Francoг аварч өөрийн амийг золиослжээ. Ингээд тэрээр тамд очин өглөө хүлээж байсан ч Franco түүний нэрийг дуудснаар ахин эзнийхээ төлөө тулалдахыг хүсжээ. Franco шинэ хүчнийхээ ачаар Derotыг амьтан ертөнц рүү аваачаад Derot аимшигтайгаар өөрчлөгдөж эхэлсэн ба арьс нь цусан улаан болж ивэр сарвуу сүлдээ болжээ. No matter what, I will be there for his excellency. Одоо харин Lennoxийн скиний түүх рүү орцгоё. Hokkaidoд байх Kikyo-гийн гэрийн хаалган дээр нэгэн нэрээ охин хаягдсан байлаа. Тэр гэрийн эзэгтэй охиныг өргөж аван Lennox хэмээн нэрлэжээ. Энэ явдлаас 3 жилийн дараа тэр айлд хүү төрж түүнийг Derot гэж нэрлэжээ. Lennox дүүдээ ихэд хайртай байсан ба түүнийг үргэлж хамгаална хэмээн өөртөө амлажээ. Охин баг балчир байхаасаа л үл мэдэгдэх сүнслэг дуу хоолой сонсдог байлаа. Тэр дуу хоолой түүнд "Чиний дүү Derot та хоёр эсрэг тесрэг замаар явах болно" гэж хэлдэг байв. Ингээд 11 настайд нь Lennox-ыг тахилж болгохоор хийд рүү явуулжээ. Тэрээр явах замдаа нөгөө учир битүүлэг хоолойг дахин сонссон ба энэ дуу нь өөрийгөө чи буюу өөрийнх нь нөгөө хагас гэдгээ хэлжээ. Хийдэд сурч байхдаа Lennox дүү Derotтой үргэлж санаа зовдог байлаа. 3 жилийн дараа тэрээр Derotыг Francoгийн доор аль пахаар явсан тухай захиа авчээ. Гэвч хувь талан хариус байсан юм. Гүрэнжид болсон бослогын үеэр дүү Derot болон Franco хоёул амь үрэгдсэн гэх мэдээг авчээ. Lennox уй гашууд автан тайдгарч байсан ч удаан үргэлжилсэнгүй. Өгтлүүдийн айрам доод ертөнцөөс гарч хүн төрлөختөнд гайхамшиг тарих болжээ.
Тиймээс хийдийн тэргуун санаартны тушаалаар Хоккайдо хийддэг Мандала хүртийг идэвхжүүлэхээр явлаа. Ийм явж байхад нь нөгөө холоо ахин гарч ирнэ. Бүхнийг авармаар байвал чи бий болох ёстой хэмээн хэлжээ. Эцэст нь Лунокс Хоккайдо сүмд ирж тойргийг идэвхжүүлэхэд бэлдэж байх үед Мандалаг хүрээлсэн цагаан цэцэгс дэлгэрч тавлын ширээн дээрх 2 магат маань Луноксын биед шингэв. Гэнэт Лунокс өөр нэгэн орон зайд орсон байх ба тэнд яг өөртөө нь ижил царайтай дүр үзэгдэн гарч ирлээ. Тэр түүнд бид эцэст нь уулзаж чадлаа Лунокс. Би бол чи. Хүмүүн чанараасаа татгалзаж хүчийг минь хүлээн зөвшөөр. Тэгсэн цагт л чи Деротыг сэрээж ертөнцийг аврах болно гэв. Ингээд Лунокс нөгөө хагастайгаа нэгдэж хүний амьдралаа орхин сар ба нарны бурхан болжээ. Яг энэ үеэр Франко замдаа таарсан бүхнийг устгаж Деротын хамт Хоккайдо дахь Шинто сүм рүү явж байлаа. I have been waiting. Child of House Kikyo. It's time. Come forth, Dragon Koi, Sun Crow. Луноксыг ийм тулаанд бэлдэх үед Дерот түүний өмнө гарч ирэв. Дерот шууд Лунокс руу дайрах гэж байтал Франко тушаал өглөө. Мандалаг устгах шаардлагагүй боллоо. Тойрог одоо хэрэггүй болсон. Шинэ бурхны хүч аль эдийн сэргэж гэж ихэд өгтлүүдийн арим ямар ч эргэлзээгүйгээр сүмийг орхин явлаа. Ингэж л Франко шинэ бурхны хүчийг мэдрэн армаа аван ухарсан юм.